Цааны channel тавтаа мөрөл энэ бичлэгэн дээрээ би та бүхэнтэйгээ хамгийн сүүлд суусан маш сонирхолтой сургалтынхаа талаар хувийн зүгээс өөрийнхөө харуулж мэдж авч ойлгосон мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцах гээд бэлтгэсэн байж байна. Бэлдсэн ч тэгээ ерөнхийдөө зүгээр энгийн одоо чөлөөт ярилцлага маягаар хийх байгаа шүү. Тэгээд та бүхэн бас нийлцүүлж аваарай. Яагаад гэвэл ингээд яг мэрэгжлийн хүн нь бол мэдээлэл түгэж байгаа аль биесны тийм хүн бол биш гэдгийг ойлгож байгаах. Тэгээд өөрийнхөө яг сургалтанд суусан өнцгөөсөө хувийн зүгээсээ ингээд зүгээр найздаа ярилцаж өгч байгаа мэтээр чөлөөтэйгээр ярилцах гэж байгаа шүү. Тэгээд ерөнхийдөө энэ сургалтанд суусан маань надад маш их үр дүн өгөөжтэй байсан болохоор энэ бичлэгийг хийхээр шийдсэн. Тэгээд ерөнхийдөө ойр дотны хүн болон ер нь хүн бүрт маш хэрэгтэй сургалт байна гэж ерөнхийдөө өөрөө дүгнээд бас энэ бичлэгээ хийж байгаа юм шүү. Тэгээд манай багш маань өөрөө энэ сургалтынхаа талаар богинохон танилцуулга маягийн мэдээлэл өгөхөөр хулингийн подкастт өөрөө ороод ярилцлага өгсөн байлаа. Тэгээд тэр ярилцлагыг үзсэн байж магадгүй. Үзээгүй бол бас үзэхэд маш одоо мэдээлэл ихтэй подкаст байлаа. Очиж сонирхож үзээрэй. Систем векторын сэтгэл зүйн маань ерөнхийдөө би өөрөө болохоор яг энэ сургалтын талаар яг тэр подкастаас олж мэдээд тэгээд шууд суух хэрэгтэй байна гэд ойлгоод шийдээд хүсээд тэгээд шууд бүртгэл зарлага тунгууд нь бүртгүүлээд онлайн сургалтанд нь суусан байгаа. Тэгээд нийт 10 удаагийн 4 цагийн нэг лекцэн 4 цагийн 10 удаагийн тийм лекцэг онлайнаар сурч дуусгаад саяхан л дууссан байгаа. Тэгээд маш их мэдээллийг авч чадсан. Тиймэрхүү багштаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Манай одоо энэ систем вектор сэтгэл зүг зааж байгаа багш маань маш их хүмүүс амьдралыг өөрчилж, маш их хүмүүсийг гэгэрүүлж, ухамсарыг нь гоё тэлж, өөрсдийг нь гоё идэхэд маш их тус нэмэр болж, маш их ойлгомжгүй байсан зүйлсүүдийг ойлгомжтой болгож ингэж гоё цэгцтэй болгож чадсан юм сэтгэл зүйн шинжилгээ ухаан гэж хэлж болохоор энэ зүйлийг Монголд ингээд зааж агаад нь би бүр маш их хувьдаа баяртай байна. За тэгээд шууд хэдүүлээ систем вектор руу орцгоё. Систем векторын сэтгэл зүй маань Sigmund Freud-ийн психоанализаас гаралтай. Маш одоо эрт дээр үед ерөнхийдөө хамгийн ихний суурин тавигдчихсан. Sigmund Freud суурин тавьжсэн гэж болгож болно. Тэгээд цаашлаад өөр Орос эрдэмтэд судлаачид сэтгэл зүйчнэр бүр илүү дэлгэрүүлээд судлаад тэгээд баттгаад хамгийн сүүлд Юрий Бурлан гээд Орос эрдэмтэн сэтгэл зүйч мэргэжилтэн яг энэ систем векторын сэтгэл зүйгээд 8 векторыг яг юм гоё чигт тодорхой дэлгэрэнгүй тодорхойлоод тэгээд ерөнхийдөө хүмүүс зааж эхэлж байгаа юм байна. За тэгээд систем векторын сэтгэл зүй дотроо юу заадаг вэ гэхээр 8 векторыг заадаг. 8 вектор нь 8 төрлийн хүмүүс гэдээ ойлгож болно. Гэхдээ 8 төрлийн өөр одоо шин чанартай, өөр хүсэлтэй, өөр авьяас бэлэгтэй, өөр өвөлтөлтэй болон өөр амьдралын зорилготой гэж ойлгож болно. Ийм 8 векторын талаар лекц болгон дээр 4 цагийн турш ерөнхийдөө зааж сурч авдаг гэсэн. Тэгээ би болохоор энэ эхнийхээ видеон дээр энэ 8 векторынхаа эхний 4 векторын талаар дурдаад тэгээ дараачихаа бичлэгэн дээр дөрвийн талаар ярил илүү юм гоё дэлгэрэнгүй цогц одоо ойлгомжтой байх юм болов уу гэж бодоод тэгэж хуваая гэж утсан. Тэгээд нэг хүн бол заавалжгүй нэг вектортай гэсэн үг биш. Аль нэгэнд нь заавалжгүй хариалагдах албагүй. Мэдээч аль нэгэнд нь зөвхөн хариалагдаад яг юм цэвэр тэр вектортай гэдэг одоо тохиолдол байгаа. Бас түүнээс гадна ихэнх тохиолдолд ихэнх хүмүүс нэг вектороос илүү олон 2, 3 ч юм уу, 3-аас их ч юм уу, 4, 5 ч юм уу бүр 8 вектор 8-уулаач байж болдог гэж ерөнхийдөө багш маань зааж өгсөн. За тэгээд тэгэхээр одоо нөгөө хүнд айгүй олон төрлийн юм авьяас чадвар, олон төрлийн юм хүсэл, тэмүүлэл, зорилго, амьдралын юм одоо юм чиг хандлага ч юм уу те айгүй олон шин чанарууд байгаад тэр тэгэхээр тэр хүмүүс маань ерөнхийдөө нэг векторээс илүү вектортай гэж ойлгож болно.
За тэгээ векторуудын талаар ерөнхийдөө тэр подкаст нэр манай багт дурдсанаас гадна би бас өөрийнхөө сонирхолтой гэж бодсон, чухал санагдсан тий хүмүүст бас сонирхолтой гэж магадгүй гэж бодсон хэсгүүдээс ерөнхийдөө ярангууд та бүгд бас илүү ойлгомжтой байх. Тэгээд аль векторууд нь танд байгаа вэ гэдгийг та бас ингээд эхний ээлжинд гадарлаад мэдж авч болох боломжтой. Энэ векторын одоо энэ сэтгэл зүйн сургалтын гол ач холбогдол нь юу вэ гэхээр мэдээж энэ векторуудын талаар мэдлэгийг олж авахаас гадна векторын талаар мэдлэг олж авах нь өөрийгөө олж таньж мэдгэд одоо өөрийнхөө сул талууд болон давуу талууд те авиас чадваруудыг мэдж авахд за тэгээд юун дээр алдаж болдог вэ гэх мэт юм сул талуудаа мэдж авах. За тэгээд дээрэс нь би одоо ямар хүслүүдтэй бай те миний дотоод хүсэл ямар хүсэл юм миний дотоод ер нь авиас өгөөгдөл ямар юм гэдгийг мэдж авч болно. За ер нь ингээд амьдралдаа ямар ажил хийгээд ямар одоо амьдралдаа амьдрах хүн юм миний үнц нь юу юм гэдгийг бүгдийгээ олж мэдэж авахаас гадна бусад хүмүүсийг бас маш сайн харж ойлгож мэдэрч ерөнхийдөө ухамсарлаж чаддаг болдог юм байлаа. Энэ сургалтын өмнө бол би бас зарим хүмүүсийг байтугай тэг өөрийгөө ч яг бүрэн ойлгож чаддаг уу мэдээж ингээл хүн болгон өөрийгөө таньж мэдгээл олж нэхгээл явж байгаа. Одоо ийм замнал дээр байгаарсаа тэнгуудын сургалтанд суужингууд өөрийгөө ч ойлгоод бусад хүмүүсийг ч ойлгоод ерөнхийдөө тэр одоо хэсэг нь маш гоё таатай хэрэгтэй бүр гайхамшигтай санагцсан. За тэгээд 4 вектор ярьж эхлэе. Өнөөдөр болохоор би арсны вектор, анализны вектор. За тэгээд 3 дахьт нь харааны вектор, тэгээд 4 дахьт нь сонсголын вектор гэдэг энэ 4 векторын талаар ярьж өгье. За арсны вектор маань ерөнхийдөө вектор болгон маань ерөнхийдөө яг биений нэг хэсгээр ингээд дуудагдсан, хэсгээр нь томьёологдсон, нэр өгсөн байгааг бас анзаарч байгаах. Тэгээд тэр тухайн хэсэг нь болохоор ямар учиртай юм бэ гэхээр яг тухайн вектортой хүний хамгийн эмзэг буюу хамгийн мэдрэг. За тэгээд дээрэс нь хамгийн одоо өгөөгдөл өндөртөө гэж ойлгож болно. Дээрэс нь бас одоо өвдөхөд яг тэр хэсэг нь өвддөг гэж бас ойлгож болно. Тэгэхээр амьдралд нь маш ач холбогдол өндөр одоо биенийх нь нэг хэсгийг гээд ингээд нэр ойлгож болно. За арсны вектортой хүмүүс маань мэдээж арс нь маш нэмгэн тий янз бүрийн арсны асуудалтай байж магадгүй батгах ч юм уу эсвэл харшил ч юм уу тий ер нь нэмгэндүү арстай тийм бор хөрслөг арстай гэхээс илүү ерөнхийдөө хамгийн анх нэмгэн арстай хүмүүсийг ерөнхийдөө гарч ирэхэд үсгэд арсны векторыг үссэн юм байна л да. Тэгээд арсны векторын онцлог маань юу вэ гэхээр ерөнхийдөө анчид төрөлхийн анчид гэж ойлгож байна. Олзны араас явдаг. Тэгээд одоо бизнесмен гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө арс чинь бас дээрэс нь арсны шин чанарыг хэдүүлээ бодоод үзэх юм бол маш уян хатан шүү дээ, тий. Тэнгүүд арсны вектортой хүмүүс ер нь сэтгэлгээний ч гэсэн маш уян хатан байдаг. Нэг юмд гомдоол, эсвэл амар хэд бодлогошроол, за эсвэл хэд ингээл өнгөрсөний талаар бодоол, дурсамжаа бодоол байдаггүй. Ерөнхийдөө ихэвчлэн ер нь бол дандаа хэлж болох юм байна. Ирээдүг харж, ирээдүр зүглэж, ирээдүйн төлөө одоо зүтгэж, ирээдүйн төлөө хөдөлмөрлөж өөрийнхөө амжилтыг бүтээх хүсэлтэй, нийгэмдэх байр сууриа тодорхойлох хүсэлтэй. Дээрэс нь одоо санхүүгийн буюу одоо энэ баталгаатай амьдралыг бүтээх тийм хүсэлтэй хүмүүс байдаг. За тэгээд яг энэ систем векторын сэтгэлзүүдэр хүсэл гэж ярьж байгааг ерөнхийдөө төрөлхийн хүсэл гэж ойлгож байна. Ерөнхийдөө цаанаасаа сэтгэл зүйн далд ухамсар нь тийм юм хүсэж одоо түүний төлөө зорддог гэж ойлгож байна. Тэгэхээр арсны вектортой хүмүүс маань ерөнхийдөө төрөлхийн ийм амжилтын араас явж чаддаг буюу түүнийхээ араас ч ерөнхийдөө маш амжилтанд хүрч чаддаг хүмүүс гэж ойлгож байна. Инженер хэлэх юм бол ерөнхийдөө айгуу тийм мөнгөдөө чинэлэг амжилттай нийгмийн статустай тиймэрхүү хүмүүс гэж ойлгож байна. Хэрэгжүүлээгүй буюу хөгжүүлж чадаагүй арсны векторууд маань ерөнхийдөө магадгүй арсан дээр нь асуудал гарч ирдэг ч юм уу. Эсвэл хит арсаа дарамтлаад одоо хит өөрийгөө хүчлээд бас ингээд арсаа хит хүчлээд байх хэмжээнээс нь илүү их ажиллуулчаар бас арсаа одоо стресстэй батг гардаг ч юм уу гэх мэтээр байж болно. За тэгээд ер нь өөрсдийгөө хэрэгжүүлж чадаагүй хөгжөөгүй векторын шин чанар болж байдаг л та. Тэнгүүд тэд нар нь бол бүр маш сонирхолтой санагдсан. Тэгээд одоо арсны векторын хөгжсөн хамгийн өндөрлөг одоо шат нь магадгүй бизнесмен, за тэгэнгүүт ийм энтерпренеур
зохион бүтээгч, инженер, хуульч гэх мэт айгүй юм мундаг лаг хүмүүс байхад хөгжөөгүй харсны векторууд маань ерөнхийдөө харамсалтай, жоох юм луурч, улгаач ч юм уу те ерөнхийдөө юм худлаа ярьж ч юм уу эсвэл одоо маргаалгүйгээр дүрмийг зөрчөөд ямар ч үн цэнээр хамаагүй одоо өөртөө олз ашиг авах сонирхолтой ашиг сонирхлын одоо тийм хүсэл эрмэлзэлтэй тийм байдаг юм байна лээ. Тэгэхээр тухайн хүний векторын хөгжил маань ерөнхийдөө бага байхдаа хэр одоо өөрийнхөө векторыг нээж хөгжүүлж өөртөө туршлага хоримтлуулж те хэр өөртөө зөв хүмүүжил одоо олж чадсан бэ, зөв орчинд өсч чадсан бэ тэр бүгдээс хамаардаг. Мэдээж одоо векторыг нь дараад векторыг нь хөгжүүлэхэд боломжгүй тийм орчинд хүмүүжилт өссөн бол тэр векторын тухайн векторыг хөгжүүлэх боломж цаг гаралгүйгээр том болонгоотойг тэр нөгөөний хөгжсөн векторынхаа хэргийг гаргаж чадахгүй. Ягаад гэвэл хөгжөөгүй болохоор хөгжөөгүй байдлаар л ерөнхийдөө хэрэгжүүлдэг юм байна л амьдралдаа. Тэгээ ер нь бол би ингээд та бүхэнд дахиад сануулж хэлэхэд 4 цагийн нэг векторын 4 цаг ярьдаг. 4 цагийн маш юм дэлгэрэнгүй маш их мэдээлэл багтсан юм маш том лекцийг ингээд бүр үнэхээр нэрээ багцлаад та бүхэндээ ярьж өгч байгаа шүү гэдгийг сануулъя. За тэгээд магадгүй бас энэ бичлэгийг аав ээж нар үзэж магадгүй тэнгууд хүүхдүүдээ ерөнхийдөө хүмүүжүүлэхэд систем векторын сэтгэл зүй сургалтын цуцсан байхад маш хэрэгтэй юм бэл. Ягаад бол хүүхдүүдэд ямар вектортэй гэдгийг таньж чадна. За тэгээд хүүхдүүдэд зөвөр чиглүүлж чадна. Зөвөр хүмүүжүүлж одоо чадна гэсэн үг. Тэгээд одоо юун дээр нь анхаарч юуг нь хөгжүүлэх вэ гэдгийг ирээдүйд нь өөрийг нь хөгжсөн вектортай болгоход нь туслахаар тийм одоо арга зүг чигээ олох боломжийг ерөнхийдөө бүрэн олох боломжтой мэл энэ сургалтын цуусаар. За тэгээд арсны вектортой хүмүүс хүүхдүүд ерөнхийдөө багтаа магадгүй ингээд стресстэй арсны вектортой хүүхдтэй бол юм хулгайлах дуртай байдаг гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол ингээ айгүй сонирхолтой. Ингээ том боллоод ч гэсэн ингээд баян чинэлэг өнгөтэй байгаа мөртлөө тийм юм хулгайлж ямар нэгэн юмыг өнгөө авчлаа гэдэг тийм олз ашигны таашаалыг авч байгаа хүмүүс маань бас арсны вектортой хүмүүс байдаг юм байна л да. Хөгжөөгүй арсны векторын шин чанарууд юм байна. За тэгээд дээрэс нь хөгжүүлж чадаагүй арсны вектортой хүмүүс маань ерөнхийдөө айгүй тийм хямдрал, урамшуулал гэсэн юмд айгүй дуртай байдаг. Дэлгүүр хэсэг айгүй дуртай. Дэлгүүрээс заавалчгүй юм авах шаардлагагүйгээр зүгээр ингээд window shopping буюу тийм юм авахгүйгээр ингээд дэлгүүр хэсэг тийм үзэгдэл бид нар надад ч гэсэн ерөнхийдөө байдаг. Тиймэрхүү бас юм жиг хандлагатай байдаг. Ерөнхийдөө юм шин юм авах дуртай, юм материалыг ид зүйлсээс таашаал авдаг тийм арьсаа гоё байлгах дуртай. Гоё юм идэж одоо гоё юм хэрэглэж зөөж ерөнхийдөө одоо тэрээр өөрийгөө гайхуулах дуртай одоо тийм вектор юм байлаа. Тэгээ ерөнхийдөө бас химнэх дуртай. Ярианыхын хувьд бол маш юм хурдан, уян хатан тэгээд ирээдүрөө чиглэсэн дандаа тийм ашиг хардаг хүмүүс гэж заасан. Тэгэхээр ашиг гэхээр муухай сонсогдож магадгүй ашиг гэдгийг яг хэдүүлээ. Энэ тохиолдол төр бол маш зөвөр энгийн нэрийг байгалийн төрөлхийн ашиг хайдаг, ашиг олдсны хараас явдаг анжид гэдэг ойлголтоор ойлгоорой. Ерөнхийдөө бүх юм дээр энэ ашигтай ашиггүй юу? За би энэ цагийг ингэж өнгөрүүлэхэд надад энэ цагийг ингэж өнгөрүүлснээр надад өөр бүтээлтэй үгүй юу гэх мэтэр бүх юмыг юм тийм одоо линзер тэ хардаг тийм хүмүүс л юм байна л да вектортой хүмүүс. За хэдүүлээ. Арсны векторын талаар ерөнхийдөө ингэж дуусгая. Арсны векторын хамгийн чухал үнцнийг дурдъя. Амжилт, карьер, нийгмийн статус, хөрөнгө, амбиц. Тэгэхээр энэнд ингээд бүр ингээд дараагийн векторуудыг яриад ирэхлэнгүүт өөр вектортой хосолсон одоо жишээ нь арьс харааны гэх мэт хослолын талаар бас баш зөндөө дурдж жишээ ярьж өгдөг байхгүй юу. Тэнгүүд бас айгүй сонирхолтой. Хоёр векторын яг юм хослолтой байнгут яг шин шимдүүд нь бүр илүү гоё. Дэлгэрэнгүй бүр гоё ингээд ойлгомжтой болоод ирдэг. Арсны векторуудтай хүмүүс маань ерөнхийдөө өрсөлдөөн тавих дуртай. Өрсөлдөж чаддаг. Тэгээд ерөнхийдөө дандаа юм ялгалтын төлөв байдаг. Яалах дуртай. Тийм хүмүүс байдаг. Ерөнхийдөө одоо алхаа хөдөлгөөн нь ч гэсэн айгүй хурдан тий. Тэгээд бүжиглэх дуртай ч юм уу тийм бүжгийн авьяастай ер нь тийм бүжгийн эвсэлтэй. За тэгээд ерөнхийдөө өөрийгөө хөгжүүлж чадаагүй арьс магадгүй юм. Бусдын амжилтанд татаархах тийм чиг хандлага байдаг гэж ярьжсэн. Мэдээж хөгжсөн арьс одоо заавалчгүй тийм байна гэсэн үг ш. Тэгтээ бусдын амжилтанд татаархад байгаа
арсны вектортой хүн ерөнхийдөө өөрийгөө хэрэгжүүлж чадахгүй байгаа тэр бухимдалаасаа болоод тэр бухимдлаасаа болоод ерөнхийдөө бусдад татаархаж тэгэж одоо бусдыг магадгүй ингэж доош нь хийх дуртай ч юм уу тийм чиг хандлаганд ажиглагдаж магадгүй. За арсны талаар бас нэг сонирхолтой мэдээллийг хүргэхээ мартах чинь феромон гэж магадгүй зарим нь сонсон байж магадгүй зарим нь сонсоогүй бол феромон гэдэг нь ерөнхийдөө бидний байгалийн одоо амьтанлаг бас амьтанд бас байдаг юм биенээсээ ялгаруулж байдаг үнэрийн молекул юм байна л да феромон. Тэгээ бид нар бүгдээрээ феромон ялгаруулдаг. Феромон гэхээр яг ингээд үнэртэд ерөнхийдөө тодорхойлж чадахгүй тийм үнэрийн молекул гэж байгаа байхгүй. Тэгээ хүн бүр өөрөөсөө феромонтой байдаг. За тэгэнгүүт арсны векторуудын феромон маань дотроо ийм сексуальны буюу одоо ийм тухайн хүний ийм секси байдлыг тодорхойлдог феромон хүн ялгаруулт юм л да. Зарим векторын феромон маань өндөр, зарим векторын феромон маань бага, зэрэг нь одоо бага буюу одоо тэр сексуальны секси үнэрийг бага ялгаруулдаг гэж ойлгож болох юм. Тэнгүүд өндөр арсны вектортой хүмүүсийн маань сексуальны феромон нь бага, зэрэг ерөнхийдөө бага юм байна л да. Тэгэнгүүт тэр феромоно нөхөхийн тулд өөртөө одоо магадгүй одоо эрэгтэй чиндэр аваад үзчих. Эрэгтэй хүн өөртөө юм хичин татах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэг гэр бүлээ бий болгоод өөрийнхөө одоо өрөөд моолтой хэрэгтэй байгаа. Тэгэнгүүт өөрийнх нь сексуальны феромон ялдчихгүй бусдуудынхаас нь арай бага болохоор бусдуудаас илүү амжилт, илүү одоо тэр карьер ч юм уу нийгмийн статус ч юм уу өөрийгөө одоо батлах арай өөр одоо шаардлага байгаа болохоор тэрийг бас нөхөхгүй илүү юм амжилтын араас явдаг, илүү юм нийгмийн статусын араас явдаг. Тэрүүгээрээ тэр дутуу байгаа феромон нөхөж авдаг байх нэ. Энэ бол надад маш сонирхолтой санагдсан. Тэгэхээр ерөнхийдөө ихэнх юм амжилттай яваа бизнесмен ч юм уу эрэгтэйчүүд маань ерөнхийдөө арсны вектортай гэж ойлгож байна. Ер нь амжилттай, амбицтай, юм мөнгөдөө баян шинэлэг заавалчгүй баян шинэлэг гэлтгүүгээр бас юм зохион бүтээгч ч юм уу ер нь юм юмны дандаа тэргүүнд байдаг хүмүүс маань арсны вектортай хүмүүс байдаг байх нэ. За тэгээд бүр ингээд дахиад нэг сонирхолтой зүйлийг яг хэлэх хэрэгтэй юм байна. Арсны векторын хүмүүсийн сэтгэлгээ уян хатан гэж хэлсэн шүү дээ. Тэнгүүт одоо арсны вектортой хүүхэд бага насндаа зодуулсан ч юм уу эсвэл одоо загнуулсан ч юм уу ийм ямар нэг төрлийн өвдөлт мэдрэхэд тэр тухайн өвдөлтийг уян хатан сэтгэлгээ нь эндорфин гэдэг гормоноор байгалийн опиоид буюу байгалийн одоо өвчин намдагч гэж болгож байна. Эндорфин тархинд нь ялгараад тухайн тэр өвдөлтийг ийм таашаал болгож одоо хувиргачдаг тийм үеийн хатан сэтгэлгээтэй вектор юм байна л да. Тэгээд энэ цаашдаа одоо бага нас нь жоохон юм травматай, зодуулдаг ч юм уу, загнуулдаг ч юм уу, эсвэл дарамтлуулдаг ч юм уу. Одоо таагүй жоохон юм дарамттай орчинд өссөн арсны вектортой хүүхэд маань том болоод ерөнхийдөө масохист буюу өөрийгөө өвдгснөөр таашаал авдаг. Эсвэл бусад хүмүүсээр өвдөлт авснаар таашаал авдаг тийм чиг хандлага суух бас одоо аюултай байдаг юм байна. Тэгээд энэ надад бүр маш сонирхолтой, чухал санагдсан. Нэг өөр бас бүтлгүүтлийн комплекс гэж хэлдэг юм байлаа. Тэгэхээр ерөнхийдөө айгүй юм бүтлгүүдэх далд ухамсарын өсөлттэй гэсэн үг. Мэдээж энэ бүгд яг далд ухамсарт маань болж байгаа болохоор бид яг өөрсдөө ухамсарлаад мэдгүй хинж өөрийгөө өвдөх дуртай гэж одоо хүлээн зөвшөөрөхөд хэцүү шүү дээ. Мэдхэд хэцүү. Гэхдээ яг энэ сургуулийн цусаар энэ бүгдийг ерөнхийдөө бүрээ лугаа дэлгэрэнгүй том зураглалаар нь ойлгох боломжтой юм байна лээ. За тэгээд арсны вектор хүмүүс маань ерөнхийдөө жоохон юм масохист чиг хандлагатай байдаг байх нэ. Тэгээд юм Америк кинонд дээр айгүй юм мундаг том корпорацийн эзэдүүд ч юм уу том ажил эрхэлдэг хэрэгтэй юм одоо CEO нар BDSM тийм клуб руу очиж ингэж одоо өөрийгөө доромжлуулж өөрийгөө зодуулдаг тийм сонирхолтой байдаг тухай кинонд та нар магадгүй үзчихсэн эсвэл тийм сториныг сонсч байсан бол яг тэр хүмүүс маань яг юм арсны вектортой хүмүүс бөгөөд тэр одоо өвдөлтийг хүсэж байгаа тэр далд ухамсарын хүслээ тиймэрхүү клуб руу очиж гаргадаг юм байна л да.
Тэгснээр бас давуу тал нь тэр бүтлгүүтлийн комплекс, бүтлгүүтлийн хүслээ, өвдөлтийнхөө хүслөө заавалжгүй ажил дээр амьдрал дээр гарахгүйгээр яг юм одоо үйлчлэгээр авдаг тухай бас ерөнхийдөө бас ойлгож авсан. За тэгээд арсны вектортой хүмүүс маань ерөнхийдөө юм шопинг хийхдээ шопоголик байдаг, юм худалдаж авах туфтаа гэж ярьсан. За тэгээд ерөнхийдөө ашигтай танилуудын хүрээ бас арсны вектортой хүмүүс маань маш чухал байд юм байна. За тэгээд хэрэглээ төлхөр өгнө гэх юм бол цаг бол алт чадаж байгаа юм даргаахгүй. Тэг ерөнхийдөө айгүй тийм иддэггүй, нүүр улаадаггүй, гомддоггүй, ерөнхийдөө шаардлагатай бол ашигтай бол бодлоо ярьж ичихгүй байж чаддаг тийм төрлийн хүмүүс байх нэ. Арсны векторын талаар ерөнхийдөө сайн нэг бүтлгүүтлийн комплекс гээд ярьсан шүү дээ. Тэнгүүд одоо талд ухамсараараа өөрийгөө self sabotage буюу өөрийгөө ухамсаргүй байдлаар одоо юм бүтлгүй эсвэл юм шаргалсан ч юм уу бүх юм ингээ буснаас нь тийм байдалд оруулж байдаг сэтгэл зүйн талаар тийм хугтхан гэдэг шүү дээ. Тэгээд арсны вектортой хүмүүс маань ерөнхийдөө яг энийг хийгээд байдгаа гэсэн. Тэгэхээр энэ систем векторын сэтгэл зүйг ерөнхийдөө ойлгоод сураад авчингууд магадгүй арсны вектортой хүмүүс маань өөрийнхөө тэр чиг хандлагыг талд ухамсараа ойлгоод тэгэхээр болчих болно гэж ойлгож байна. За хэвтүүлээ. Хоёрдугаар вектор анализны векторын талаар одоо ярьцгаая. Анализны векторыг ерөнхийдөө амархнаар төсөөлөхөд бол айгүй гэр бүлсэг, шудраг, үнэнч, шулуухан, зарчимч, дүрмийг яс дагдаг, за худлаа ярьж чаддаггүй, ичдэг, гомддог, үгэлдэг, загиндаг, зааж сургах дуртай. За тэгээд ерөнхийдөө айгүй юм зарчмыг баримталдаг тийм төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Шулуун одоо жинжин шугамаа дагдаг тийм хүмүүсгээ төсөөлж болно. За тэгээд анализны вектор маань яг арсны вектортой ерөнхийдөө ойролцоо нийгэмд их хэмжээгээр хувийг эзэлдэг 24% байгаа. Арсных нь болохоор 20% байсан гэж магадгүй, эсвэл эсрэгээр байсан гэж магадгүй. За тэгээд ямартаж арс анаал хоёр маань ерөнхийдөө ихэнх нийгмийн маань хүмүүсийн маань тулгуур векторууд гэдээ ойлгож болно. Хүн арстаа болон анаалтай аль алинтай бас байж болно. За анаал вектортой хүмүүс маань ерөнхийдөө дассан орчиндөө маш дуртай, хуучин эд зүйлстэй, айгүй юм дасцсан тэр зүйлсээ солих дурггүй, ямар юм сентиментал, утга учиртай, дурсамжтай одоо тийм attachment үүсгэждэг гэсэн үг, emotional attachment гэж болгож болно. Тэгээ ерөнхийдөө өнгөрснийг одооноос илүү үздэг, ерөнхийдөө дээр үед сайхан биш магадгүй одоо социализм үед гоё ижтэй ч гэж юм гэх мэтэр ерөнхийдөө одооны нийгмийг магадгүй ирээдүг ч юм уу одооны байдлыг ирээдүйгүүтэй харьцуулаад одооны байдлыг дандаа шүүмжилдэг тийм төрлийн хүмүүс байх нэ. Арсны хүмүүс маань ерөнхийдөө айгүй юм уян хатан, хурдан одоо юм урагшаага тэмүүлсэн тийм хүмүүс байдаг гэж ярьжсэн бол анаалын хүмүүс маань ерөнхийдөө сэтгэлээ нь арай хөшүүн, арай юм баригдмал яг л итгэсэн юмдаа итгэж амьдардаг яг одоо ерөнхийдөө үзэл бодлыг нь өөрчлөхөд айгүй хэцүү зүг яг өөрсдөө итгэдэг зүйлстэй л итгэдэг. Хүнээс одоо юм шинэ юм хүлээж авахдаа жоохон юм ерөнхийдөө шинэ орчинд дасан зохицоход ч гэсэн арай жоохон юм удаан тайван дуу. Ерөнхийдөө одоо метаболизм ч гэсэн арсныхтай харьцуулах юм бол арай удаан гэж ойлгож байна. За арстаар бас харьцуулахад анаалны вектор маань ерөнхийдөө айгүй юм цэвэр үнэнч шудраг байхыг нэгт баримталдаг. Нэр хүнд маш чухал. Цэвэр одоо цэвэр нэртэй байх. За тэгээд бусдад хүндлүүлж одоо хүндлэлийг хүртэх тэр энэ зүйл маань яг арсны хувьд амжилт чухал гэж хэлсэн бол анаалны векторын хүмүүсийн маань хувьд бусдад юмаа зааж сургаж, бусдаар хүндлүүлэгдэж, за тэгээд одоо юм цэвэр байх тийм ач холбогдол маш өндөр байдаг. Анаалны вектор гэхэд ерөнхийдөө бас хүмүүс ойлгож байгаа ерөнхийдөө яг юм бүдүүн шулан гэдсэн ингээд цэвэрлдэг хамгийн төгсөл хэсэг шүү дээ анус маань. За тэгэнгүүт анус ерөнхийдөө анустай холбоотойгоор юм цэврүү бохируу гэдэг тийм өнцгөр ерөнхийдөө бүх зүйлийг харж амьдардаг хүмүүс юм байна л да. Өөрсдийгөө цэвэрлснээр таашаал авдаг буюу одоо хүндэрснээр таашаал авангууд энэ сэтгэл зүйн
амьдралын бүх юмн дээр юм цэвэр байлгах дуртай, цэвэр байснаар таашаал авдаг. Арсны хүмүүс маань ерөнхийдөө зохион байгуулагч нар айгүй өндөртөө бусад хүмүүсийг ингээд чи тэрийг энийг хийгээд зааварчлаад магадгүй ингээд ажлын хаваарлаад тийм зохион байгуулагч нарт бол анаалын хүмүүс өөрөө өөрсдөө л хийж санаа амардаг. Магадгүй ингээд гэрээ цэвэрлэхдээ өөрөө цэвэрж ил санаа амардаг ч юм уу те. Өөр хүнд хийгээд хилэнгүүд яг сэтгэлд нь өрөхгүй байх ч юм уу. За тэгээд ингээд ямар нэг юм дали байнгут ингээд заавалчгүй тэгшлэх шаардлагатай. Симметрик юм тэгш байдлыг эрхэмлдэг болохоор сэтгэлгийн тэгш байдлыг эрхэмлдэг болохоор одоо ингээд тэгш бус байгаа химийг хараад ч гэсэн ерөнхийдөө ингээд одоо жишээн дээр байгаа далийн химийг ингээд тэгшилчдэг ч юм уу те. Даалт хумсраараа штэ. Хумсргүйгээр энэ бүгдийг хийгээд байна гэсэн үг. Тэгээд арсны вектор хүмүүс маань ерөнхийдөө нэг амар юм гомдож ичиж санаа зовдоггүй гэсэн штэ. Шаардлагатай бол ашигтай бол худлаа ярьж чадна. Анаалны хүмүүс бол ерөнхийдөө худлаа ярьж чадахгүй. Тэгээд дээрэс нь аюу ичимхий, аюу гомдомдгоо, ерөнхийдөө маш гомдомдгоо болон өшөө авдаг хүмүүс, үс сандаг хүмүүс, юмыг мартаж чаддаггүй, бодоолойд гомдоосон үйл явдал ч юм уу, гомдоосон хүнээ бодоолойд тэр хүнээсээ магадгүй ямар нэгэн байдлаар одоо тэр тэгш бус байгаа сэтгэл зүйн тэр одоо химээ тэгшилгээд ингээд өшөө авах гээд хүсдэг ч юм уу те. Эсвэл тэр сэтгэл зүйн тэгш бус байгаа юм бухимдлаа бусдад гаргаж одоо загнаж, зандарч, зааж, одоо захирч те шаардаж энэ иймэрхүү байдлаар ерөнхийдөө тэр сэтгэл зүйн тэгш бус байлаа засахыг, тэгшилхийг хичээдэг. Харилцаан дээр бол гэр бүлийн харилцаан дээр бол маш гэр бүлтэй маш үнэнч өөрийнхөө одоо романтик партнертай бас маш үнэнч нөгөө хүн ч гэсэн ерөнхийдөө өөр шигээ үнэнч байхыг шаарддаг. Хэрвээ нөгөө хүн нь ерөнхийдөө их тохиолдолд арсны вектортай, анаалны вектортай хүмүүс мань хоорондоо ерөнхийдөө нийлдэм байл та яагаад гэвэл бид нар өөрт байхгүй байгаа зүйлээ бусад хүмүүсээс хайж бие биенээ нөхөж авдаг. Тэнгүүд их тохиолдолд эсвэл арсны нөхөртөө давмгаа нөгөөх нь анаалны давмгаа их нэртэй ч юм уу те эсвэл арсны их нэртэй эсвэл анаалны нөхөртөө байх одоо тохиолдлууд айгүй их байдаг юм байна. За тэгмүүд арсны вектортай хүмүүс маань ерөнхийдөө айгүй юм шинэлэг зүйлс дуртай болохоор ингээ нэг хүнтэйгээ л хамт байгаад ангууд магадгүй тэр харилцаанаас жоохон өөдрөх чиг хандлага байгааддаг. Ингээд тэрийг одоо тэр шинэлэг зүйл хүсэж байгаагаараа магадгүй заримдаа ингээд араар давчдаг ч юм уу тий. Энэ бол яг бүх арсны хүмүүст биш шүү гэдгийг бас сануулъя. За тэгээд хэрвээ анаалны хүнийг араар нь тавих юм бол анаалны хүн тэрийг олж мэдчихээд ерөнхийдөө тэр хүнээс өшөөгөө авахыг хүсээд бүр дордуулж одоо өшөөгөө одоо хариугаа авахыг хүсдэг ч юм уу те. Магадгүй хамгийн сайн найзтай нь явуулдах ч юм уу эсвэл одоо юу ч байж магадгүй. Ерөнхийдөө юм ичсэн анаалны хүн бас хүнж алах хэмжээний юм тесрэлттэй, аффект гэж нэрлэдэг юм лээ. Тесрэлттэй тийм бас сэтгэл зүйн байдалтай өөрөөсөө ч ухаанаа хумсраа тэр чигтээ ингээд алдаад гинтийн маш одоо ууралж одоо юу ч хийж болохоор тийм бас юм тесрэлттэй сэтгэл зүйтэй хүмүүс юм байлээ. Анаалны вектортай хүүхдүүд бол ерөнхийдөө бага ахт нь яг юм гошокон сууж байгаа үед нь те аль болох юм 50 гошокон дээр нь суулгах тухай бас манай багш ерөнхийдөө нэлээд чухалчилж ярьсан. Энэ нь бол анаалны вектортай хүүхдэд бол маш ач холбогдолтой. 50 ингээд ерөнхийдөө өөрийгөө цэвэрлээд хүндрээд тэр ажлаа ингээд гоё бүрэн дүүрэн дуусгах нь тэр тухайн хүүхдийн одоо сэтгэл зүй далд хумсарт нь маш чухал юм байлаа. Хэрвээ ингээд арсны магадгүй ээжтэй яардаг тийм газ гэд байдаг ээжтэй бол анаалны хүүхд ерөнхийдөө аягүй стресст ороод ирээдүйд ч гэсэн ерөнхийдөө ингээд юмыг ингээд хойш нь тавьдаг ч юм уу те. Прокрастинац буюу юмыг хойш нь тавих, чухал шийдвэрийг хойш нь тавих, чухал ажлыг хойш нь тавих энэ шин чанар маань бас ерөнхийдөө анаалны хүмүүс байдаг шин чанар юм байлаа. Тэгээ энэ болохоор яг тийм бага насныхан гошокных нь одоо тэр цаг үеийн хөгжил орчинтой маш холбоотой байдаг юм байлээ. Анаалны хүмүүс маань ерөнхийдөө ингээ гомддог гэсэн чинь тэгээ ерөнхийдөө гомдлоо ингээ тавьж явуулж чаддаггүй. Тэгээд энэ хөгжсөн анаалны хүн бол ерөнхийдөө илүү тийм нээлттэй сэтгэлгээтэй байж чаддаг. Өөрийнхөө буруугаа тэг хил заагаа мэдэрч чаддаг. Шаардлагатай бол бусад хүмүүсээс уучлах гуйж чаддаг. Тийм байдаг байх нь хөгжөөг анаалны хүн бол ерөнхийдөө өөрийгөө л зөв гэж боддог тий. Өөрийнхөө л үзэл бодолтой үнэнч бусад хүмүүсийн үзэл бодлыг дандаа доромжилдог, шүүмжилдэг. Ерөнхийдөө юм интернет дээр ингээд маш их юм бухимдалтай доромжлоод
шүмжлээд байдаг хүмүүс маань ерөнхийдөө анаалын вектортой хүмүүс байт юм билээ. За тэгээд энэ бол яг хөгжөөгүй анаалын векторын шинж чанар байдаг юм байна. Бас юм травмтай ус анаалын вектортой хөгж ерөнхийдөө юм эерэх чих хандлагатай бас болчдөг юм билээ. Яг бол хоолоо ингээд боочдөг. Бид ингээд нэг хоол болгох хэрэгтэй чинь ерөнхийдөө юм базалтын одоо гормоор ажилладаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө базалт султ гэдэг юм горим анаалын вектортой хүмүүсийг уулздаг юм байна. Тэнгүүд ингээд анаалын вектортой хүмүүс бас ухамсаргүйгээр ингээд гараа айгүй ингээд чангалаад байдаг ч юм уу тий. Эсвэл ингээд бас санаа алдах нэг анаалын векторын хүмүүсийг хийдэг зүйл гэсэн. Тэг ерөнхийдөө юм одоо анаалын вектортой хөлт гомдчоороо эсвэл травм авчоороо эрд үлддэг гэсэн чинь тэнгүүд ингээд ерөнхийдөө хоолой нь боогоод юм бадлаад байна гэж ойлгож болох юм билээ. Анаалын вектортой бас стресстэй байгаа хүүхд бас юм өтгөн хатаад байдаг гэсэн. Энэ бол яг юм стресстэй байгааг илтгэдэг шинж тэмдэг юм байлаа. Бага насндаа ерөөдөө юм травмтай, жоохон стресстэй анаалын вектортой хүүхдүүд маань том болоод яадаг вэ гэхээр жоохон юм садист чиг хандлагатай болдог. Өвдөлтийг бусдад одоо өгж таашаал авдаг. Тэнгүүд энэ болохоор яг арсны мазохист чиг хандлагатай яг анаалын садист чиг хандлага хоёр маань ингээд таарад хоорондоо талцаад ерөөдөө бас тэр байдлаар ч гэсэн ийм өвдөлт авах өгсөж байгаа тийм арсны магадгүй эмхтэй гэж төсөөлж л доо. Анаалны өвдөлт өгмөр байгаа садист эрэгтэйтэй яг хоорондоо таталцаад хайр дурлал үүсээд гэр бүл болоод нэг нь хүчирхийлэгч болоод нөгөөд нь хүчирхийлүүлэгч буюу хохирогч болдог тийм одоо сценарий, тийм кейс маш их байдаг талаар ерөнхийдөө бас энэ сэтгэл зүйн одоо вектор сэтгэл зүйн сургалтын ачаараас ерөнхийдөө маш сайн ойлгож авч чадсан. Энийг ерөнхийдөө бид нар өөрсдөө ухаарад ухамсарлчингууд энэ бүгдээс ерөнхийдөө салж сарнах одоо чөлөөлөгдөх боломжтой. За тэгээд ерөнхийдөө юм хөгжөөгүй анаалны хүмүүс бас ухамсаргүйгээр айгүй юм садист шиг хандлагатай байдаг байхны энэ нь болохоор зөвхөн юм гар хөрөхээс гадна зөвхөн одоо амын садизм бас байж болдог. Энэ нь болохоор яг үгээрээ доромжлож, үгээрээ бусдад өвдөлтийг өгөх тийм бас байж болно. Заавалжгүй юм гар хөрөх биш. Анаалны хүмүүс ерөнхийдөө ямар ажил хийвэл төхөөртэй вэ гэхээр маш юм детальтай нарийн яг юм гүйцэтгэлийг маш сайн хийдэг болохоор гүйцэтгэлийг шаардсан төгс одоо perfectionist чиг хандлагатай болохоор бас юм айгүй юм нарийн зүйлс ажил айгүй мундаг гарамгай юм байлээ. Дээрэс нь бас харааны вектортой хамт байдаг бол юм одоо нарийн детальтай харж ажиллаж юм хийдэг гараараа юм хийдэг тийм ажил хийдэг хүмүүс байж болно. Дээрэс нь яг юм хөгжсөн анаалны векторын хамгийн дээд оргил маань ерөнхийдөө юм хүмүүжүүлэн багштай сургагч ийм мундаг чиглүүлэгч лайф коуч ч юм уу, ментор ч юм уу, айгүй том профессор ч юм уу тий. Яг тэр одоо шинж чанар маань анаалны векторын хамгийн өндөр хөгжсөн одоо мэргэжил гэж ойлгож болох юм байна. Хийх ажил нь хөгжөөгүй бол ерөнхийдөө маш садист. За тэгээд бүр амар сонирхолтой бас зүйлсийн талаар анаалны вектор дээр маш их юм мэдж авсан. Гэхдээ энийг яг энэ бичлэгэн дээр дурдахад арай л илүү жоохон гүнзгий гэдэг байх шиг байгаа болохоор хэдүүлээ ерөнхийдөө анаалны вектор ингээд дуусгах юм. Анаалны вектор маань ерөнхийдөө айгүй юм амархан итгэждэг хүмүүс ерөнхийдөө бүх юмыг шууд хүлээгээд авчдаг. Одоо жок ойлгодог хүмүүс байдаг шүү дээ. Арсны вектортой хүмүүс нь ерөнхийдөө юу л юу ярьж иж мэдхээр айгүй муян хатан ашгаал авахын төлөө байдаг хүмүүс юм байна л да. Анаалны вектор бол хэзээ ч тийм биш. Айгүй юм шулуун шударга үнэнч тэгш химтэй одоо тэгш байдал шударгаас энэ бүгдийг эрхэмлдэг хүмүүс байх нэ. За одоо харааны векторын талаар хэдүүл ярьцгаая. Харааны вектор гэхээр ерөнхийдөө хараа аюул сайтай хүмүүс гэж ойлгогдож байгаа. Гэхдээ бас одоо нөгөө төгөөр хараа нь муудсан тий гинт багтаа санамсрахгүй одоо ингээд гинтийн байдлаар хараа нь муудсан шилцөөдөг болсон гэж ойлгож болно. Харааны векторын ерөнхийдөө яг гол шин чанар нь юу вэ гэхээр сэтгэл хөдлөлттэй маш их юм эмоц ихтэй хүмүүс. Дээрээс нь бас гоо сайхны мэдрэмж аягүй өндөртэй хүмүүс.
Хүний ерөнхийдөө хамгийн анхны эмоц бол айдас байсан юм байна л да. Тэгэхээр ерөнхийдөө бас юм янз бүрийн фобиа, за айдсыг бусад хүмүүсээс арай их өндрөөр мэдэрдэг тийм хүмүүс гэж ойлгож байна. Харааны хүмүүсийн сэтгц маань яг юугаар онцлог вэ гэхээр айгүй юм төсөөлөн бодох чадвар айгүй өндөртэй. Тэгэхээр юмыг айгүй дүрслэх чадвар айгүй өндөртэй гэсэн төсөөлөн бодоод айх ч юм уу те ерөнхийдөө болоогүй байгаа юмыг төсөөлж бодож төрүүлж айх чадвартай гэсэн үг. Харааны вектортой хүмүүсийн яг айдсын одоо феромон айгүй хөвгттэй ялгардаг. Үнэн ч гэсэн өөрсдийг нь ямар нэгэн юм аюултай хүмүүсийн одоо өртөждөг гэж ойлгож байна. Өөрсдөө ерөнхийдөө хохирогч болчтой гэж ойлгож байна. Яг тэр айж байгаа айдсынхаа феромонороо яг тийм аюулыг хэмээр байгаа ч юм уу те предатор гэж ярьдаг шүү дээ. Нэг юм анчтад нэг юм аюултай хүнд айдсынхаа феромоно мэдрүүлээд өөрөө тэр одоо ямар нэгэн аюултай үйл явдалд өөрийгөө оруулж гадаг гэх юм уу ухамсаргүйгээр. За түүнээс гадна нөгөө нэг гоо сайхны гоо зөмжний мэдрэмжтэй хүмүүс гэсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө аюулын урлагийн мэдрэмжтэй гэж ойлгож болно. Арсны вектортэй харааны хүн байвал ерөнхийдөө юм модель хийх ч юм уу те өөрөө юм үзүүлэн хийх, өөрийгөө үзүүлэх, арсаа гайхуулах, арсаа харуулах. Тэгээд дээрэс нь одоо модель хийх, за тэгээд юм гоо сайхандаа анхаарах те фитнес эрүүл мэнд гоо сайхан гэх мэт зүйлс айгүй анхаардаг хүмүүс байхны beauty одоо инфлюенсер гэдэг шүү дээ. Тэр бол яг арсны хараатай вектортой хүмүүс гэсэн. Анал хараатай вектортой хүмүүс бол ерөнхийдөө илүү юм тэр одоо гоо сайхны зүйлийг бүтээдэг буюу уран зураг зурдаг ч юм уу, зураг авдаг ч юм уу, дүрс авдаг ч юм уу одоо илүү өөртөө бүтээдэг гэсэн гоо сайхны мэдрэмжтэй юм урлагийг. Арсны хүн бол яг тэр гоо сайхнаа өөрөөсөө харуулах хүсэлтэй байдаг бол анал хараатай хүмүүс илүү өөртөө бүтээж бусдад харуулах хүсэлтэй байдаг. Арс хараатай хүмүүс илүү өөрсдөө селфи дээд сториддаг, өөрсдийнхөө зургуудаа илүү оруулдаг бол анал хараатай хүн өөр гоё сайхан зүйлсийн одоо ингээ гудамжинд харсан ч юм уу эсвэл тэнгэрийг ч юм уу те гоё сайхан зүйлсийн зургуудыг аваад ширэлдэг гэх мэтээр ингээнээр ойлгож болно. За тэгээд ерөнхийдөө харааны вектортой хүмүүс маань айгүй юм гоё сайхан муухай юу гэдэг тийм бүх юмыг тэр өнцгөөс хардаг юм байна л да. Тэгээд яг юм арс хараатай эмэгтэйчүүд ялангуяа төрөлхийн юм маягтай, төрөлхийн эрэгтэй хүний дур хүслийг төрүүлж чаддаг сэтгэн өөр. Хинтэйч ерөнхийдөө юм ухамсаргүйгээр ерөнхийдөө эрэгтэй хүн болгондоо сэтгэн чаддаг тийм төрлийн эмэгтэйчүүд байдаг байх нь. Тэгээ яг ийм төрлийн эмэгтэйчүүд бол яг анаалны эмэгтэйчүүдэд бол яг үзэн ядагддаг гэж хэлж болно. Яагаад гэвэл өөрсдийнх нь нөхрүүдийн ингээд сэтгэнэд толгойг нь эрүүлж гээд байдаг болохоор ерөнхийдөө анаалны эмэгтэйчүүд бол арс хараатай эмэгтэйчүүдэд нэлийн дургу байх одоо чиг хандлагатай байдаг юм байна лээ. Арс харааны одоо энэ шин чанаруудыг бол мэдүүл явах шүүх болон одоо ерөнхийдөө вектор, засгийн вектор дээр юу гэж заадаг вэ гэхээр бид нар хэнийг ч шүүмжлэхгүй, хэнийг ч шүүхгүй яагаад гэвэл энэ бүх одоо шин чанарууд маань бидний бүгдийн төрөлхийн одоо шин чанарууд төрөлхөөс юм одоо зүйлс заягдсан байгаа болохоор тэр нь ингээд яг хөгжөөгүй юу, хөгжсөн үү гэдгээрээ л ялгаатай байдаг болохоос биш яг хэнийг ч шүүмжлэх, шүүх бол ерөнхийдөө боломжгүй гэх юм уу, боломжгүй гэхээс илүү ерөнхийдөө шүүмээргүй санагддаг болчихсон юм лээ. Арс харааны эмэгтэйчүүд хөгжсөн байх тусмаа өөрсдийнхөө дотоод гоо үзэсгэлэнтэй анхаардаг. Болохоор зөвхөн харааны их шүү. Харааны одоо эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэй хүн ч гэсэн хөгжсөн байх тусмаа дотоод гоо үзэсгэлэнтэй анхаардаг бол хөгжөөгүй байх тусмаа гадаад гоо үзэсгэлэнтэй хэд анхаарал өгөөдөг. Арс хараатай хүн бол ерөнхийдөө арсаа юм гарах айгүй дуртай байдаг юм байна л да. Жохон юм нүцгэн шалдан уцлах ч юм уу те нүцгэн шалдан зураг хийх ч юм эрэгтэй ч гэсэн яг тийм одоо илүү арсаа харуулж гайхуулах булчинлаг бие гайхуулах дуртай бас хүмүүсэд байдаг шүү дээ. Тэгэхээр харааны хүмүүс маань хөгжиж тусам илүү дотгошоогоо өнгөж дотох гоод үзэсгэлэндээ анхаардаг болдог байх нь. За тэгээд харааны вектор дээр өөр чухал зүйл нь юу вэ гэхээр айдсын одоо тэр эмоц
айдсын эмоцийн эсрэг нөгөө төл нь юу вэ гэхээр мэдээж хайрын эмоц. Тэгэхээр тэр айдсыг хайр болгож хувиргаж чадж байгаа байдал нь яг харааны векторын хувьд бол хөгжөөгүйгээс хөгжсөн байдал байдаг бөгөөд хөгжсөн харааны вектортой хүмүүс бол бусдад айдсыг биш хайрыг түгээдэг байх тийм өгөгдөлтөө авьяастай амьдралын зорилготой гэж хэлж болно. Харааны хүмүүс маань ерөнхийдөө юм хараагаараа харцаараа аюух мэдээлэл солилцдог. Бас хөгжсөн байх тусмаа ерөнхийдөө бусдад тийм хайрыг түгээх чадвартай байж чаддаг. Хайрын эмоцыг түгээж чаддаг байх. Хөгжөөгүй байх тусмаа ерөнхийдөө айдсын эмоцыг түгээх буюу хэд их өөртөө анхаарлыг татах ерөнхийдөө тиймэрхүү байдлаар илэрдэг гэж болгож болно. Харааны вектортой хүмүүс маань яг жинхэнэ эмпатитай хүмүүс байдаг. Бусад хүмүүсийн мэдэрч байгаа зүйлийг өөртөө мэдэрч чаддаг. Кино үзээд дагаад үлдэх ч юм уу тий. Годомжинд байгаа магадгүй юм. Үнчин хог хараад өрөвдөөд гэртээ аваад ирдэг ч юм уу. Энэ үл яг харааны вектортой хүмүүсийн шин чанар. За тэгээд ерөнхийдөө харааны вектортой хүмүүс маань айгүй юм эмоц зөндөртэй хүмүүс болохоор яг эмоцороо ч гэсэн айгүй таашаал авдаг юм байна л да. Эмоцийн савлгаагаар хөгжөөгүй магадгүй вектортой хөгжөөгүй магадгүй харааны вектортой хүмүүс юм аим шин кино үзэж албаар өөрсдөө айлгаж юм эмоцийн савлгаагаар өөрсдөө таашаал авдаг бол хөгжсөн байх тусмаа хайрын эмоцоор таашаал авч сурнаа гэсэн үг. За тэгээд Мерлин Монро бол яг юм амар алдартай арс харааны эмэгтэй. Тэр арс харааны эмэгтэйчүүд ерөнхийдөө тийм айгүй уян алархаа гоёж биетэй гойж үзэсгэлэнтэй байдаг те. Өөртөө ч төрөлхийн юм сэт нүр маягтай байж чаддаг. Тийм төрлийн эмэгтэйчүүд байх нэ. Харааны вектор дээр өөр анхаарах зүйл гэх юм бол бас юм истерикддэг ипохондрик гэдэг юм зүйлүүд ажиглагддаг. Истерик гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр юм хяналтгүйгээр эмоцийн тусалт буюу хит юм хэтрүүлж эмоцоо гаргадаг истерикддэг юм шинж чанарууд ажиглагдаж байж магадгүй. Ипохондрик гэдэг нь болохоор юм байхгүй байгаа өвчнийг бий болгож бусад хүмүүсээс анхаарлыг хүсдэг, бусад хүмүүсээс анхаарлыг шаарддаг. Тэрийг аваад тайвширдаг тийм төрлийн баг сэтгэл зүйн юм дооготол тэгш бас байдал гэж хэлж болно. Яг энэ ипохондр болохоор юм настай хөвшин хүмүүс тэрийг ажиглагддаг юм шиг үлээ. Тэг ерөнхийдөө юм энд ч өвдөд байна, тэнд ч өвдөд байна гэх мэт байдлаар эргэн тойрныхоо гэр бүлийнхээ хүмүүсээс анхаарал халамжийг авдаг болоод сурцсан гэсэн ухамсаргүйгээр. Тэгээд яг анхаарал халамжийг авахын тулд ерөнхийдөө юм хохирогчийн байдалд орж өвдөлтөөр ч юм уу шалтгаалж бусдаас анхаарал халамжийг авдаг гэсэн. Ерөнхийдөө харааны хүмүүс маань харааны вектортой хүмүүс маань бусдаас хайрыг маш их хүсдэг. Бусдаас юм хүлээн зөвшөөрөгдөх одоо тэр халамжийг анхаарлыг хүсдэг. Яг тэр хайр халамж авснаар ерөнхийдөө яг тэр айдсын мэдрэмж нь илүү дарагдаад илүү юм аюулгүй тайван сэтгэл ханамжтай байдаг юм байна л да. Хөгжсөн харааны хүн болохоор яг үгээр заавалчгүй бусдаас биш өөрөөсөө тэр хайрыг хайрын мэдрэмж маш их хангалттай тий өөрт нь хангалттай бусдад ч гэсэн түгээх хангалттай тийм байдалд очсон нь хөгжсөн харааны векторын шин чанараа гэсэн. Харааны вектортой хүмүүс ерөнхийдөө аюу юм сэтгэл хөдлөлтөө буюу юм реакц өндөртөө нүүрний хувирал маш их ихтэй. Тэгээд харцаараа тий маш их мэдээлэл солилцдог гэсэн шүү дээ. Тэгээд ерөнхийдөө юм хараамтай хүмүүс ихэнх хүмүүс бас харааны вектортой байх магадлал маш өндөр. Заавалчгүй хараамтай байвал харааны вектортой гэсэн үг бас биш. Ер нь харааны вектортой хүүхэд бага байхдаа юм ямар нэгэн айдас төрүүлсэн зүйл харснаасаа болоод дахин тэр өөрийг нь хамгаалах механизмаар харааг нь муудулцдаг тийм бас процесс болдог юм байна л да. Тэгээд тэрнээс хойш ингээд хараа муутай болчихгоо илүү юм детальтай харахаа болоод айх тэр боломж айх тэр магадлалыг багасгаж өөрийгөө хамгаалж байна гэсэн. Тэгээ ерөнхийдөө харааны вектортой хүмүүс маань бас яг өөр анхаарах зүйл юу вэ гэх юм бол юм хэд их айцтай байгаагаасаа болоод хэд их юм төвшөртэй байгаагаасаа болоод өөр ганах зүйлээс юм хариултыг хаагадаг магадгүй бөө лам тий
мэрэгчлүүлэгч их одоо хүзрээр мэрэгчлүүлэгч юм гэх мэтэр ийм гаднах зүйлсүүдээс маш хариултыг хайдаг байх нь. Тэгээд хэрвээ харааны вектортэй ийм хүмүүс байвал бас өөрийгөө ажиглаараа яг тэр хэд их айцсаа болоод тэгж хариултыг гаднаас хаагаад байна гэдгийг бас ерөнхийдөө ухаарч байгаа юм бол өөртөө бас ерөнхийдөө хэрэгтэй гэж магадгүй. За тэгээд харааны вектор гэдэг төлөө тусгая. Одоо дөрөвдүгээр вектор буюу сонсголын векторын талаар ярих гэж байна. Сонсголын вектор бол миний хувьд маш сонирхолтой вектор байсан. Тэгээд одоо имжлэгийг үзэж байгаа та бүхэнд ч гэсэн ерөнхийдөө маш сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Яг сонсголын вектортой хүмүүс бас илүү сонирхоод энэ видеог үзэж магадгүй гэж бодож байна. За сонсголын вектортой хүмүүс маань ерөнхийдөө яг вектор бүх векторуудаас хамгийн тархиараа таашаал авдаг хүмүүс. Сонсол гэхээр ерөнхийдөө бас ийм хөгжим сонсох дуртай, хөгжмийн мэдрэмжтэй гэж ойлгогдож байгаа. Дээрээс нь бас тархиараа юм сэтгэж таашаал авдаг тийм вектор байгаа. Сонсголын вектортой хүмүүс маань ерөнхийдөө юм төрөлхийн ухаантай гэж хэлж болно. Дээрээс нь гадаад хэл айгүй сайн сурсан одоо акцентгүй ярьж чаддаг байх жишээний тий. Тэгээ сонсголын вектор маань ерөнхийдөө хамгийн одоо анх эрт дээр үед шөнийн харуулын ажил хийгээд тэгээд юм сонсгол сайтай шүн ингээ юм сонсоол бичдэг. Тэгээд яг тухайн үедээ яг өөрийгөө бусдаас ондоо гэдгийг мэдрээд өөрийгөө ерөнхийдөө хамгийн анх нутгшоогоо ухаж би ер нь ямар утга учиртай төрсөн юм болоо. Ер нь ертөнц хорвоо гэдэг чинь ямар одоо утга учиртай юм бэ те? Амьдрал ямар одоо би одоо ямар зорилготой амьдарч байгаа юм бэ гэх мэтийн айгүй их юм асуултуудыг ирж хайсан вектор юм байна. Тэгээд магадгүй бас сонсголын вектортой хүүхэд багтаа ингээд ээжээсээ те би яагаад төрсөн юм бэ? Би яаж төрсөн юм бэ? Ер нь яагаад бид нар ингээд амьдарч байгаа юм бэ? Юуны төлөө амьдарч байгаа юм бэ гэх мэтийн асуултуудыг асууж үж магадгүй. Ингээнээр болох юм бол амьдралын утгыг хайдаг хүмүүсээ гэж ойлгож болно. Дээр үед ер нь бол бас харцангуй сонсголын вектортой хүмүүс төрхтөө ингээд хөгжмөөрөө өөрсдийгөө хэрэгжүүлээд өөрсдийнхөө тэр одоо хүсэл эрмэлзэл тэр хэрэгцээг хангацдаг байсан бол сүүлийн үед бүр илүү хөгжмөөс илүү гүнзгий утга учирыг хайдаг болж байгаа одоо хөгжлийн явц шатны одоо илэрлэлээр тэгээ ерөнхийдөө сонсголын вектортой хүмүүс айгүй юм философч эсвэл юм шашны зүтгэлтнүүд за тэгээ зохиолч тэрбэмдэд байдаг. Сэтгэгч хүмүүсийн вектор. Тэгээд ерөөсөө юм бодохгүй байж чаддаггүй вектор юм байна л да. Юм бодохгүй байж чаддаггүй. Тэгэхээр энэ вектортой хүмүүс ерөнхийдөө аль болох юм амралтын одоо горимлууга орохдоо магадгүй юм ой модонд алхаад ч юм уу те гадуур алхаад жоохон юм бодлынхоо тэр юугаа ингэж жоохон өөр горимд аваачиж амралтын бодлын горимдоо байж амарлагаа гэсэн юм юуж бодохгүй байж угаасаа болж чадахгүй. Тэгээд бидний тарих бол угаасаа маш том эзэл хүнтэй маш их хүнд тэгээд дээрэс нь маш их энергийг зарцуулдаг. Яг биений 25% энергийг зарцуулдаг болохоор ерөнхийдөө хамгийн их ажлыг хийдэг гэж бас ойлгож болно. Сонсголын вектортой хүмүүсийн тарих бол ингээд нэг юм руу гөлрөөд ингээд бодолтой автагдаад тийм бодлын транст бас орчдөг цаанаасаа. Ерөнхийдөө ийм амьдралаас тасарсан за хийсвэр ертөнцтэй метафизик, эзотерика, аура, энерги, spirituality тэ ийм сүнслэг байдал гэх мэт иймэрхүү сэдвүүдийг аягүй сонирхдог. Ховдоо бас юм биенээсээ жоохон юм салангууд мэдрэмжтэй байдаг. Яг энэ биендээ түр зурдаар л энэ амьдралын туршид л ерөнхийдөө ингээд амьдарч байгаа гэдэг мэдрэмжтэй байдаг ч юм уу да тий. Яг юм амьдралын бодит амьдралаас цаадах хийсвэр ертөнцийн сүнслэг ертөнцийн далд ертөнцийн сонирхлуудыг айгүй их мэдэрдэгч болооч тэр юм уу ерөнхийдөө бие жоох орхидуулчих гэдэг. Яг ингээд гүнзгий төвлөрөө цуцсан, бодоо цуцсан ч юм уу ямар нэг юм хийгээ цуцсан байх та. Физик бодит ертөнцийн одоо хэрэгцээнүүдээ хүртэл мартцдаг те 0 орхоо мартцдаг ч юм уу эсвэл хоол идэж юм уухаа мартцдаг ч юм уу. Тэгээ ерөнхийдөө бол айгүй юм өөр тэр төвлөрсөн, дотгошоогоо бодлогоширсан
юмыг айгүй их ойлгох гэж хичээсэн юм сериусны царайтай байж магадгүй. Тэгээд ер нь бол юмыг ойлгож мэдээлэл хүртэхдээ дандаа энэ чихээр ингэж одоо сонсдог те магадгүй хүнтэй ярьж хатаа ингэж чихээ өгцөн нүүрлэн харахгүй байдаг ч юм уу те. Харааны хүмүүс бол ерөнхийдөө юм харцаараа бие рүүгээ хараад ярилцаж ойлголцох мэдээлэл авах туртай байдаг. Яг юм сонсголын вектортай хүмүүсийн яг юм асуудлууд гэх юм бол аутизм болон шизофрени гэдэг асуудлуудтай байдаг. Төрөлхийн аутизмтай төрдөг хүүхдүүд болохоор ерөнхийдөө юм үр хөврөлийн үед те гидсэндээ байхдаа магадгүй юм чихэн гэмтсэн ч юм уу ямар нэгэн байдлын гэмтэл авсан байж магадгүй болохоор төрөлхийн аутизмтай төрдөг. Бас олмол аутизм гэхээр бас жоохон бахта ээж аавынхаа хэрүүл маргаан ч юм уу те ийм хэцүү юмнуудыг сонсож өссөн бол бас чихэн гэмтсэн байх магадлал маш өндөр байдаг. Ерөн сонсголын вектортай хүмүүсийн сонсгол нь муудсан байж магадгүй гэсэн үг. За тэгээд шизофрени болохоор ингээд хэтэрхий бодит ертөнцөөс тасраад хийсвэр ертөнц бодит ертөнцийн зааг хязгаар одоо тэр хэл хязгаарыг мэдэрхээ болоод бүх юмыг одоо холилдож мэдрээд тийм төвшний одоо асуудалд орсон байгаа гэж ойлгож байна. За тэгээд арсны сонсголтой арс вектортай хүмүүс бас сонсголтой вектортай хүмүүс ахаар ерөнхийдөө нэг юм жоохон шашны зүтгэлтэн буюу бас нөгөө талаараа калт лидерүүд байх гаддаг жишээ нь одоо Ошо тэгээд Мөн энэ шашин ч юм уу тий. Арсны вектор гэдэг бол яг ашиг бизнес бусдыг байлан одоо дагуулж ингэж одоо чиглүүлж одоо хөтлүүлж ингэж зохион байгуулалтанд оруулж чаддаг юм вектор байгаад байгаа. Тэнгүүд арс сонсголгоо ер нь хэлэнгүүт утгыг хайсан хүмүүсээс ашиг хардаг тийм ашгийг одоо бүтээж чаддаг тийм spiritual business хийж чаддаг хүмүүс гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө сонсголын вектортой хүмүүс маань ерөнхийдөө юм сүнслэг зах зээлийн бас өрхөнд орчих гэдэг ялтчгүй өөрсдөө юм сүнслэг талын мэдээллийг аягүй их одоо хайж ин тэ хариултыг хайж байна. Бүх талын мэдлгүүдийг сонирхож байна. Тэг яг иймэрхүү одоо иймэрхүү замналтай ийм арь сонсголын хүмүүсийн бас юм өрхөнд нь орчих байдаг тал байдаг юм байлээ. Тэгэхээр бас энэ тал дээр анхаарах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Ягаад гэвэл яг Монголд одоогийн үед юм spiritual сүнслэг ертөнцийн талаар маш олон талын хүмүүс ингээд хоорондоо зөрчилдөө хоорондоо бие биенээ доош нь хийгээд те энэ чудлаа тэр чудлаа гэх мэтэр ингээд маш тийм өрсөлдөөнтөө дээрэс нь ашигын дээрэс нь бие биенээ үүсгэсэн байгаад байгаа байдал анзаарагдаад байгаа. Тэгээд яг ховдоо бол би бол энэ дээр энийг ингээд айгуу сонирхолтой ч гэх үү, аюултай ч гэх үү, айгуу сонин суудаг юмнууд зөндөө болоод байгаа анзаарагдаж байгаа. Тэгээд ер нь бол яг юу гэж зөвлөмөр, хуваасаа юу гэж зөвлөмөр байна вэ гэхлээр яг хэтэрхий зөвхөн өөрийгөө зөвтгөхөд, өөрийгөө магадгүй юм урсгалаа зөвтгөхөд ч юм уу те бусад хүмүүсийг бүгдийг нүгүүсгээд байгаа бол энэ бол ерөнхийдөө red flag буюу одоо буруу жоохон юм аюултайгийн шинж гэх юм уу, жоохон юм тийм буруу санагддаг хавьда. Бид нар бүгдээрээ л яг нэг зүйл рүү л нэг утга учирлуул ерөнхийдөө очихын тулд олон талаас очиж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр яг юм туйлын үнэн, туйлын худлаа, туйлын зөв, туйлын буруу гэж зүйл угаасаа байхгүй. За тэгээд арь сонсголын бас хүмүүс заавалчгүй юм spiritual байх шаардлагагүй зүгээр юм зохион бүтээгчтэй яг сонсгол гэдэг нь Америкт болохоор ерөнхийдөө spirituality гэхээс илүү юм технологи талаас илүү хөгжсөн байт юм лээ. Тэгэнгүүт Steve Jobs, Bill Gates, Elon Musk эдгээр бүгдээрээ яг юм арь сонсголтой хүмүүс яг арьсын одоо юм зохион бүтээгч юм шинэлэг санааг эрэлхийлж чаддаг. Тэр шин чанарыг авалсан гадна сонсголын одоо ингээ нэг юмдаа төвлөрөөд те утга учирыг технологиор хайх тийм хоёрыг ингээ хооронд нь хослуулж чадсан амжилттай хүмүүс байдаг байх нь. Анаал сонсголтой хүмүүс болохоор илүү юм аналитик, анализ хийдэг, дүн шинжилгээ хийдэг эрдэмтэд те математик, физикийн одоо чиглэлэр ч юм уу. Анаал сонсголтой хүмүүс болохоор ерөнхийдөө шин зүйлийг жоохон үүсгэх гээд байдаг бол арь сонсголтой хүмүүс шин зүйлийг эрэлхийлдэг. Арьс, анаал, сонсгол гурав аль нь байвал ерөнхийдөө хамгийн зөв юм
алтан дунджийг барьж чаддаг гэж ерөнхийдөө заасан. За тэгээд сонсголтой хүмүүсийн маань бас хамгийн нэрвэгдээд байдаг нэгэн сул тал асуудал өвчин гэх юм бол depression. Depression бол яг сонсголтой хүмүүсийн яг жинхэнэ бодит мэдэрдэг, яг туулдаг зүйл гэж байна лээ. Бусад хүмүүсийн хувьд бол яг сонсголгүй хүмүүсийн хувьд бол depression бол яг юм дүрхэн зүрийн сэтгэл готрол ч юм уу те яг юм тодорхой шалтгаантай depression байдаг бол сонсголын хүмүүсийн хувьд бол depression яг нэг амьдралынхаа утга учирыг хайгаад болж чадахгүй байгаа болохоор эсвэл бүр яг тэр амьдралын утга учирыг хайж байгаа гэдэг асуултаач ухамсарлаж чадаагүйгээс болоод ерөнхийдөө юм бүх юм утгагүй санагдах, амьдрал утгагүй санагдах, өөрийнх нь амьдрал үн цэнэгүй санагдах гэх мэт те амьдралыг тэр чигт нүгүйсгэх өөрийнхөө оршин тогтнох байдлаа ч гэсэн үгүйсгэх тийм байдлаар depressed ордог байх нэ. Тэгээд ерөнхийдөө сонсголын вектортой хүмүүс маань энэ систем векторын сэтгэл зүйн сургалтанд суучвал маш хэрэгтэй юм байлээ. Өөрийгөө ойлгоход маш их хариултуудыг зөв чиглүүлгүүдийг авах боломжтой санагдсан. Тэгээд сонсголын вектортой хүмүүс бол ерөнхийдөө depression-оос гарах нь бол хамгийн ач холбогдолтой буюу яг өөрийгөө зөвөр хэрэгжүүлээд зөв асуултуудад тавьж сураад зөв хариултуудыг өөрөөсөө дотроосоо ухамсарлаж сурах нь яг ерөнхийдөө өөрийнхөө хөгжсөн байдлаар хэрэгжүүлэлт гэж ойлгож болно. Сонсголын вектортой хүмүүс ерөнхийдөө мэдээж ойлгомжтой юм хөгжимд айгуу дуртай, долгионоос айгуу их мэдээллийг хайдаг, долгионтой байдалд айгуу дуртай. Хөвчлэн юм дотгошоогоо ганцаараа цагийг өнгөрүүлэх дуртай нийгмээс тасарсан байдаг те хар шил зүгээр шивчтэйгээ явж идэг ч юм уу тийм хүмүүс орчин үед сонсголын вектортой хүүхдүүд маш ихээр төрсөн юм байна лээ. Яг тэрийг ингээд индиго кристалл хүүхдүүд гэж янз бүрээр дуудаж байгаа те. Сонсголын вектортой хүмүүс айгүй юм абстракт сэтгэлгээтэй ямар нэг юм баригддаггүй те юм абстракт абсурд сэтгэлгээ бас гэж хэлж болох юм байна. За тэгээд ерөнхийдөө им чимээнд айгүй эмзэг байдаг. Гэхдээ энэ нь болохоор ерөнхийдөө сонсголын вектортой хүн стресстэй байгаа үед айгүй их юм чимээнд эмзэг байт юм байлээ. Төвлөрөөд яг юм хийх ёстой тархиныхаа ухамсарынхаа ажлыг сайн хийгээд төвлөрсөн байх үед бол нэг амар чимээг бүр ингээд сонсгооч байж. Гэхдээ бүр ингээд сонсоогүй ингээд юм гадны чимээг огт тоох тийм завдалгүйгээр одоо ухамсарынхаа ажлаа хийж чаддаг гэсэн үг. За тэгээ мэдээж сонсголын вектортой хүмүүс бясалгал маш их зөгтөг, бясалгаж чаддаг. Бусад вектортой сонсголын векторгүй хүмүүс бол яг чингнээсээ яг тэр үнэн утгаар нь бясалгалыг бас хийж чаддаггүй байж магадгүй. Тэгээ сонсголын вектортой хүмүүс бас юм даяанчлах хүсэлтэй байд юм байна. Тэгээд бас сонслын вектортой хүмүүс ингээд өөртөө ярьдаг те өөртөө ярьснаар өөрийгөө сонсоод өөрийгөө ярьж байгаа зүйлээ илүү ойлгодог. Тархин илүү мэдээлэл боловсруулж чаддаг. Тэгэхээр ерөнхийдөө оюуны үр бүтээлтэй байх үед ерөнхийдөө депрессив завгүй байдаг гэж бас ярьсан. Тэгэхээр яг тэр оюуны ажлаа бүрэн бүтэн хэрэгжүүлэх нь айгүй чухал юм байна л да. Тэр оюуны ажлаа бүрэн бүтэн хэрэгжүүлж чадахгүй бодох ёстой зүйлсээ бодож ухамсарлаж чадахгүй байхад бас яг сонсголын вектортой хүмүүс юм магадгүй толгойнууддаг. Тэгээ яг хийх ажлаа хийхгүй өөр нэг юм хэрэгцээгүй зүгээр юм одоо шал хэрэггүй ажлыг хийгээд байх үед ч юм уу те ерөнхийдөө дотроос нь нэлээд шаналгаж ажлаа хийгээд ямар нэгэн байдлаар depression орох толгой нүдэх гэх мэтэр ингээд одоо яг жинхэнэ ажлыг нь хийх гээд дуудаад байдаг байх нь л те. Тэгээ сонслын вектортой хүмүүс маань гэхдээ хий сонсоод хий харахаас ерөнхийдөө тиймэрхүү аюулууд дээр нэлээд одоо болгоомжтой байх хэрэгтэй. Хитрхийн трансын байдалд ороод хитрхийн юм хийсээр ертөнцид автагдаад тий тэр нь ингээд сүулдэ нөө шизофрени болдог гэсэн шүү дээ. Тэгэхээр хэдийгээр ингээд маш хөгжсөн сонсголын вектортой хүн айгүй мундаг сүнслэг байдалд очоод сүнслэг оршихуй хөгжүүлж чадаж ингэж дотроос хариултыг бодит үннийг илрүүлж чаддаг ч гэсэн бас нөгөө аюултай тал нь хит одоо delusional буюу хит төсөөлөн бодоод хит юм ургуулan бодоод хоорондоо холбоогүй зүйлсийг хооронд нь холбож ойлгоод тэрэндээ ингээд туйлшраад итгэх магадлал аюул бас байдаг юм байлээ. Энэ бүгд тэрэ бас анхааруул аюу хэрэгтэй санагдсан.
За тэгээд мэдээж хамгийн том аюул нь хийсвэр ертөнцид үлдээд тэндээ гацах. За тэгээд хийсвэр бодит ертөнцийг ялгаж чадахгүй байх. За тэгээд ерөнхийдөө өөртөө бас тэрийгэж мэддэг болохоор бас галзуурхаас жоохон айдаг гэсэн байна. Ерөнхийдөө сонсголын вектортай хүмүүс маань багасаа айгүй юм ухаантай байгаагаа бусад хүмүүсээс илүү ухаантай байгаагаа ингээд ойлгочдөг, анзаарчдаг болохоор ерөнхийдөө юм жоохон их цантаа сэхүүн байх гэдэг юм байна лээ. Тэгээд өөрийгөө ер нь бусдаас хамаагүй ухаантай, ганцаараа л ухаантай гэж өөрийгөө боддог ч юм уу тийм хандлага бас ажиглагдчихэж магадгүй. За тэгээд ерөнхийдөө аюу юм сэхэтэн чиг хандлагатай жоохон юм их цантаа чиг хандлагатай бусад хүмүүс жоохон тэнэг санагддаг гэж байж магадгүй. Орчин үеийн хүүхдүүд ерөнхийдөө билүү сонсголын вектортой болж байгаа гэж бас хэлсэн шүү дээ. Тэгэхээр сонсголын вектортой хүмүүс маань ерөнхийдөө дан хөгжмөөр өөрсдийгөө ингэж одоо хангахаас илүүтэйгээр дараачийн түвшний одоо дараачийн левлийн амьдралыг ухамсарлах, өөрийгөө ухамсарлах нийтийн үйл ухамсарлах гэх мэт маш олон юм хийх ажлуудтай вектор юм байна лээ. Тэгээд бусад вектордын хувьд бол ерөнхийдөө хөгжлийн хувьд бол ингээд тултал нь бид нар хүндрэлт ном хөгжүүлсэн байгаа. Яг сонсголын векторыг бид нар ингээд хөгжүүлж арай хараахан дуусгаж амжаагүй байгаа гэж би бол хувьдаа ойлгосон. Тэгээд бид нар яг одоо өмнө ирсэн байгаа ажил маань яг сонсголын векторын хүмүүсийн хийх ажил гэж ерөнхийдөө ойлгосон. За сонсголын векторын талаар нэг иймэрхүү байдлаар ерөнхийдөө дуусгах сонсголын вектортой хүмүүс ийм дух томтой тэг ингээ хоёр нүдэн жоохон юм хоорондоо зайтай хоёр тишээ магадгүй юм хардаг тий хаяа ингээд хоёр тишээ хардаг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тиймэр хүмүүс маань нэг юм сонсголын вектортой хүмүүсийн шин чанар юм байна лээ. Жүжигчний хувьд бол жишээ авах юм бол Anya Taylor-Joy гэдэг эмэгтэй жүжигч байдаг шүү дээ. Юм шатрын Queen's Gambit гэх шатрын кинонд тоглодог. Тэр жүжигч маань яг сонсголын вектортой хүн юм байлаа. Сонсголын вектортой хүмүүс маань ерөнхийдөө нэг юм жоохон хаяа dyslexic байх гэдэг. Dyslexia гэдэг чинь ингээд өгүүлбэр үг бичгтээ буруу бичгтээ байрын солио бичдэг. Эсвэл ярихтаа ингээд үгний ингээд байрын солиод ярьцдаг. За тэгээд дээрэс нь бас солгоо биж магадгүй. Leonardo da Vinci бол юм уруу бичдэг байсан юм билээ. Leonardo da Vinci абстракт сэтгэлгээтэй абстракт зургууд зурдаг. Picasso бас. Саяг бичлэгийн дундуур маань тог тасалцчлаа. Тэгээд сонсголын векторынхаа ерөнхийдөө ихэнх чухал юмнуудыг бүгдийг яриад дуусчлаа. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүст бүгдэнд нь хэрэгтэй байсан гэж найдаж байна. Дараачихаа бичлэгээр дараачийн сүүлчийн дөрвөн векторыг би гоё тайлбарлаж өгье, ярьж өгье. Сүүлчийн дөрвөн вектор нь болохоор юу вэ гэхлээр сүүлчийн гэхээсээ илүү зүгээр яг л нөгөө лекцийнхаа дараалалаараа би зүгээр ярьж байгаа ш. Тэрнээс шинийх тамир дээр доороо гэсэн эхнээсээ доошоо гэсэн юм бол байхгүй. За дараачихаа бичлэгэн дээр болохоор би үлдсэн дөрвөн векторын талаар гоё ярьж өгье. Орбитальны вектор, амны вектор, үнэрийн вектор, за тэгээ булчингийн вектор гэсэн дөрвөн векторын талаар гоё та бүхэндээ хуваалцаж өгье. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол subscribe хийгээд лайк дараад комент үлдээгээрэй. Ягаад ингэснээр ерөнхийдөө намайг гоё дэмжиж би бүр гоё урамшаад гоё бичлэгүүд хийх гэж байна. Тэгээд дараачихаа бичлэгээр уулзцгаая. Баяртай.